Хей. За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэнд, өглөөний мэнд, тэ оройны мэнд одоо хаана байж байгаа цагаар чинь холбогдох юм. Өнөөдөр би та нартай тархины булчингийн талаар тархиа яаж хөгжүүлмээр вэ? Тархиа яаж хөгжүүлэх үү гэдэг сэдв дээр ч аюугай лайв хийгээд өгье жоохон зөвлөгөө өгöd хий за. Хүн яагаад би тархийг яриад байна гэхээр манай монголчууд тархиа ерөөсөө зөв ашиглаж чадахгүй байгаа шүү дээ, тэ. Ялангуяа бид нар юм мэдээд идэг мөртлөө мэдж байгаагаа эргэлж чадахгүй ойлгоод байдаг мөртлөө ойлгохгүй ч байгаа юм шиг нэг аюу хүнд нөхцөл байгаад байдаг шүү дээ, тийм учраас бид нар тархиа хөгжүүлэхэд чинь хэрэгцээтэй би гой зөвлөгөө өгöd. Тэгээд тархиа хөгжүүлэхийг хүсэж байгаа залуучуудаа энэ лайвыг үзсний чинь дараа нэг гой ивентэд урих гээд байгаа. Тэг яг өнөөрөө болж байгаа ивентэд хоцрохгүй хурж ирэхийг хүсэж байгаа залуучууд маань одоо ганцхан боломж байна. Тэгээд энэ боломжийг бити алдаарай гэж хэлээд байгаа. Өнөөдөр ялангуяа Баасан гарагийн орой 18 цагт Worldwide Center гэдэг шүү дээ. Тэрэн дээр манай дасгалжуулалтын академийн Улаанбаатар Entrepreneur Social гэдэг ивент маань болох гэж байгаа. 18 хагас дуулдаг. Тий. 18 цаг 30 минутанд бид нар эхэлдэг энэ гоё ивенттэй та нарыг аваад сурж байгаа. Тэгээд энэ миний одоо энэ бичсэн постны тайлбарыг сайхан уншаад өөрийн болгоод аваарай заяа. Тэгээ би та нартай тархиа хөгжүүлэхийн тулд тархиа хөгжүүлэх гэснээс биднэрт манай монголчуудад үнэхээр гоё боломж байж байдаг. Яг тархиа хөгжүүлэхэд бид нар хэрэгцээтэй бүх юм чинь гарын дор байгаад байдаг. Хамгийн гол нь бид нар тархиа яаж хөгжүүлэх вэ? Яг юунаас болоод хөгжүүлэх байгаа юм бэ? Яг яагаад болохгүй байгаа даа гэдгийг би хэлээд өгье заяа. Тархиа хөгжүүлэхэд тархи чинь биднэрт өнгөрсөн ирээдүй гэж хоёр юм байдаг тий. Хүнд өнгөрснөөсөө би хаанаас ирсэн гэдэг мэдээлэл өнгөрсний чинь одоо мэдээлэл дээр тулгуурласан булчин гэж нэг юм хөгжиж идэг хүний тархинд чинь. Гэтэл ирээдүйд төвлөрсөн бас нэг хэсэг байгаа байхгүй. Ирээдүйд төвлөрсөн хэсэг маань юун дээр байдаг вэ гэхээр одоо юун дээр байна. Ирээдүгээ төлөвлөсөн одоо алсын хараа vision гэдэг юм уу, алсын хараа гэдгээрээ төвлөрсөн бодол чинь ирээдүйд төвлөрсөн булчин болж хуурж байгаа. Тэгэхээр тархи чинь өнгөрсөн ирээдүй гэж хүнд байдаг бол тэрнтэй ялгаагүй бид нар өнгөрсөн хугацааны одоо булчин, тархины булчин, ирээдүйд төвлөрсөн тархины булчин гэж бас байдаг. Тэгэхээр тэрийг би зориулаад хэлээд байгаа. Тэгэхээр чи булчин гэж яагаад би зориуд нэрлэж байна гэхээр булчин гэдэг маань энийг хэлээд байгаа. Бид нар өөртөө тохиолж байгаа өдөр тутмын ямыг тохиолдож байгаа ямыг ингээд хэр хандлага хийж гин гэдэг дээр зориулаад бидний тархины булчин ажилдаг. Бид нар юун дээр их анхаарал төвлөрүүлж гин тэр хэмжээний булчин чинь ингээд хөгжиж тэрийг хөгжүүлж ингээд дэлгэрүүлээд ингээд сайжруулад хүний тархи чинь ингээд дараа дараагийнхаа ямыг бүтээж идэг байхгүй. Булчин гэж заавал тэрийг хэлээд байгаа. Яагаад гэвэл чи юун дээр анхаарал чинь төвлөрч гин, юу бодож гин, чиний анхаарал юуны төлөө сарниж гин, яагаад би одоо ямар чиглэл дээр чи фокус хийж гин гэдэг маань эргүүлээд тэр булчинг хөгжих үү эсвэл одоо юу гэдэг өөхөх үү гэдэг юг өгдөг. Маш их тохиолдолд чиний амьдралыг ирээдүг авч явахад шаардлагатай байгаа булчин маань ямар булчин байх хэрэгтэй гэхээр ирээдүйдээр төвлөрсөн булчин байх хэрэгтэй байдаг. Тэгэхээр memory muscle буюу бид нар өнгөрсөн хугацаан дээр төвлөрсөн одоо дурсамжин дээр төвлөрсөн muscle булчин бид нар хөгжүүлэх талдаа монголчууд маш өргөн байгаад байдаг. Яагаад тэгэхээр би энэ дээр зориуд энийг хэлээд байгаа. Тархины булчин чинь одоо жишээлбэл өнгөрсөн дээр их төвлөрөөд өнгөрсөн ямиг их бодоод тэр үе тэгдэг байж ингэж гаргасан алдаан дээрээ төвлөрөөд хийсэн алдаагаа бодоод харамсаад хүнтэй харилцаж чадахгүй өөрийнхөө гарын дор байж байгаа оюун санаанд төвлөрсөн байж байгаа юмнуудаа зөв ашиглаж чадахгүй дандаа харамссан, дандаа өвөөсгсөн, дандаа түрүүчийн болсон алдаандаа төвлөрөөд байж ах үедээ бид нар ерөөсөө тархи чинь дандаа өнгөрсөн дээр төвлөрсөн юм дээрээ байгаад байдаг. Өнгөрсөн дээр төвлөрч байгаа хүн өнгөрсөн цаг хугацаагаа харж байгаа хүн хизээч ирээдүгөө харж чадхаа болчдөг. Тэгэхээр өнгөрсөн цаг хугацаанд маш олон хүмүүс амьдарч байдаг. Ялангуяа амьдралдаа итгэлгүй, өөртөө итгэлгүй, бие дааж авч чадахгүй байгаа сэтгэлээр жоохон готрогон байж байгаа хүмүүс маань ихэвчлэн тархи нь өнгөрсөн цаг хугацаан дээр өнгөрсөн юм дээр төвлөрөөд ерөөсөө ирээдүгөө харж чадахгүй яг одоо байж байгаа юмгаа ашиглаж чадахгүй өөрийнхөө тархийг хөгжүүлж чадахгүй болчдаг. Тэрийгээ бид нэр өөрсдөө мэддэггүй. Дандаа тархи чинь хөгжихгүй нэг хэсгээрээ тогтворшоод булангартаад
өнгөрсөн имийг бид нэр өөрчилж чадахгүй шүү дээ. Гэтэл тархичин тэр өнгөрсөн цаг хугацааны memory muscle буюу дурсамжийн muscle-да одоо булчин дээр их хөгжөд байгаа байхгүй. Дурсамж дээр их төвлөрөөд байх тусмаа өнгөрснөө бодоод л байдаг мөртлөнгөөсөө ирээдүгөө юу ч бодох завгүй. Тэгээ өдөр тутмын ажил хийж явах явцад чинь чиний толгойд аль нь гарч ийн, аль нь одоо илүү хэрэглэгдэж чинь гэдгийг бид нар мэддэггүй. Тэгэхээр өнгөрсөн цаг үе дээр фокус хийж байгаа хүмүүсийн амьдрал маань өдөр тутмынхаа одоо ажил амьдрал дээр өнгөрснөө л бодоод байдаг яг ирээдүйдээ тохирсон өнгөрсөн цаг үеэ бодоод өнгөрсөн цаг үе дээрээ бий болгоцсон юм хараад хөгжиж чадхаа болчдөг тийм гацаа байдал байгаа байхгүй. Тэгэхээр memory muscle буюу бид нар дурсамжийн muscle бидний тархийг маш ихийг авч явдаг. Хүний тархи чинь хоёр янзын одоо эд хэсэг байгаад байгаа хгүй. Нэг нь өнгөрсөндөө төвлөрч болно, нөгөөх нь ирээдүйдээ төвлөрч болдог тий. Гэтэл бид нар өнгөрснөө их бодоод байх тусмаа ирээдүгөө харж чадхаа болчдөг. Тэр аюул маань манай монголчуудад маш их занал хийлээд байгаа. Тэр аюулынхаа гайгаар манай монголчууд маш их хэмжээний өнгөрснийг л яриад байдаг. Өнгөрснийхөө зовлон өнгөрснөөс би тэр нь тэгж тусалсан, энэ хүн надад туслаагүй, энэ хүнээс болоод би зовсон байхгүй юу гэдэл шаналаад л өөрийгөө өрөвдөөд байдаг. Бусдаа харилцахдаа би өнгөрснөөсөө болсон үйл явдалтай болсон уурандаа өнөөдрийнхөө үйл ажиллагааг өрнүүлээд байгаа байхгүй. Тэгэхээр маш их стресстэй, өөр дээрээ фокус хийж чадахгүй, анхаарал чинь төвлөрч чадахгүй бол өнгөрсөн хугацааны дурсамжийн масл чинь, дурсамжийн булчин чинь өнөөдрийг чинь залгаад байдаг гэсэн үг. Тэгэхээр энэ аюулаас би салахын тулд тархийг чинь хөгжүүлэхийн тулд дурсамжийн маслаа бид нар тайвшруулж, дурсамжийн маслаа тавьж өгч явуулаад бид нар ирээдүйн масл буюу одоо future muscle, vision muscle-ыг бид нэр яриад байгаа. Ирээдүйн одоо алсын харааны булчингаа бид нар хөгжүүлэх хэрэгтэй байгаа. Ямар зорилготой, юу хүсэж байгаа, ямар юмд бид нар төвлөрөөд байгаа, юуны төлөө яваад байгаа, яаж ирээдүйдээ очих юм. Ялангуяа одоо сошиал медиа, техник, технологи маш сайн хөгжөөд байна тий. Одоо дэлхийн улам ойртоод байна. Бид нар урд нь Англи, Америк тийхэл бид нар одоо социализмын үед бол зүгээр Орос руу явахыгаа л бид нар гадаад явлаа гэж ярьдаг байсан тий. Улаан үед явахыгаа, Бээжин явахыгаа, хэрэг явахыгаа бид нар гадаад руу их явчихж байгаа юм шиг бид нар хардаг байсан. Одоо бол эдгээр зүгээр л бидний ойр довшны газар эзэж бид нар гадагшаа явчихсан гэдэг мэдрэмж байхгүй болж эхэлж байгаа. Одоо Сөүл, одоо Япон гэдэг ойр хавийн хөшүүд рүүгээ бид нар чөлөөтэй аялж штэ тий. Тэгэхээр бид нар яаж ийм дэлхийн улам ойртоод бидний одоо оюуны одоо хүч чадал өсөөд шаардлагатай гэдэг төвшөндөө хүрээд байгаа байхгүй. Эннээс илүү дэшигээ хөгжүүлэхийн тулд бид нар ирээдүйдээ эннээс илүү одоо жишээл дэлхийн глобал зах зээл дээр дэлхийн иргэн байгаа, global citizen байгаад явах үедээ бидний тарих асар хүчтэй байх хэрэгтэй болдог. Ойр зүрийн одоо урд нь боломжгүй гэж бодож исэн юмыг хөгжүүлээд болох цаг үе рүүгээ бид нар орох хэрэгтэй гэж байдаг. Ирээдүйд чинь бид нарыг татаад байхад бид нар өнгөрсөндөө зурлаад өнгөрсөндөө байж байгаа болохгүй болсон юм дараа фокус хийгээд байх үедээ ирээдүй рүүгээ бид нар очиж чадахгүй болчдаг. Ирээдүйдээр очисон ч гэсэн дандаа харамсан байдлаар хардаг. Жишээлбэл бид нар гадаад улсад Англи, Америк одоо тэр барууны гоё улсуудад хурж ирчээд хүмүүс дандаа вау Монголд ийм байхгүй те. Эднэр ямар мундаг юм бэ? Эднэр ийшээгээ явж штэ гэгээгүн төрөөдийн хөгжил гэдэг юм уу? Одоо алсын харааны булчин булчирхаа нь өсөж багаар тэлж эхэлдэг. Гэтэл бид нар тэр багаар тэлж эхлэх юмнуудыг юу гэж одоо хардаг үе тэр нь маш багахан байдаг учраас бид нар Монголынхоо ертөнцид Монголынхоо цаг хугацаан дээр Монголынхоо орон зай дээр дандаа монголчууд чинь тийм штэ монголчууд чи ийм учраас гэж зурлаад яваад байдаг учраас бид нар дандаа memory muscle монголчуудыг мэддэг үзэл бодол хараагаараа монголчуудтайгаа дүгнэлт хийгээд бид нар дэлхийн зүгтээ холбогдож чаддаггүй харилцаж чаддаггүй тусалцаа авч чаддаггүй дэлхийдээ холбогдож харилцаж чадахгүй байж байгаа хүмүүс маань ирээдүйдээ одоо шаардлагатай гэсэн бэлтгэл ажлыг бид нар хийхгүй байна. Ирээдүйдээ шаардлагатай бэлтгэл ажил гэдэг дээр би илүү би та нарыг алсын хараагаа хөгжүүлэх тал руу, алсын хараа зорилгоо хөгжүүлэх тал руу, өөртөө ихтэй болох тал руу ирээдүйд би зориулж өөрийгөө бэлдэх талаас нь энэ сэдвийг яриад байгаа байхгүй. Энэ сэдв маань тэрэн дээр их мундаг учир байгаа юм. Хай сайн уу заяа, сайн уу ихтэйа, өсгөө сайн уу, уун баяраа сайн уу, орж ирж байгаа хүмүүс хай юугаа дараараа заяа. Би авиг чалчаа авчил. Юу үзэж байгаа хүмүүс бүгдээрээ love дараарай, like дараарай тий. Тэгээд өөрийнхөө яг бодож байгаагаар
надаас ганц нэг асуултууд асуучвал би боломжоор хариулаад харилцаад явчих тийм ээ. Миний яриа сонсогдож байгаа үстэй. Чөлөөтэй сайн сонсогдож байна тий. Тэгээд бид нар хүний тархинд байдаг энэ хоёр янзын масл буюу булчинг бид нар хөгжүүлэхэд өнгөрсөн цагийнхаа булчинг бид нар тайвшруулахгүй бол өнгөрсөн цагийн булчин чинь маш их ууртай, маш их зовиортой, гомдолтой, харамсалтай юм байж байгаа тохиолдолд ирээдүйг рүүгээ бид нар тайван хандаж чадхаа олждаг. Ирээдүгээ харах оюун санаа маань агүй их шигүү ерөөсө хөгжих боломжгүй болчдөг. Айгүй баригдмал, хумигдмал ертөнцид, хумигдмал цаг хугацаагаар амьдраад байдаг шүү заяа. Тийм учраас энийгээ бид нар тайлахын тулд бид нар өөрийнхөө дотор болоод байгаа, өөрийнхөө оюун санаанд болоод байгаа ямиг зөв зохицтойгоор тайлаад анхаарлаа тавиад, өөртөө анхаарал тавьж өгөөд өөрийгөө эдгэх хэрэгтэй болчтой. Өнгөрсөн хугацаанд хүмүүс чамайг зовоосон байж болно, хэцүү байдалд оруулж исэн байж болно. Өнөөдөр ч магадгүй хүмүүс чамайг өнгөрсөн чамайг хэн байснаар ч өнөөдөр дүгнээд хэцүү байдалд оруулаад байгаа бол тэрнээсээ гарч ирэхдээ гарахын тулд чи тэр өөрөө өөрсдөө дээр анхаарал илүү сайн төвлөрөх хэрэгтэй. Хүмүүс чамд юу хийж байгаадаар биш, чи өөрөө өөртөө зориулж юу хийж байгаадаар илүү утга учир өгөөд явчвал бид нар өнгөрсөн цагаа уучлах, өнгөрсөн цагаа ойлгох, өнгөрсөн цагаа хүлээн зөвшөөрөх тэр боломж эрхийг бид нар өөртөө өгдөг тийм ээ. За тэгээд ирээдүйн булчин буюу бид нар юуны талаар яриад өгөө те. Ирээдүйн булчин гэдэг талаас нь одоо ирээдүйдээ төвлөрч ирээдүйдээ яаж зорилгодоо яаж хүрэх вэ? Хүссэн юмдаа яаж хүрэх вэ? Хүссэн юмдаа хүрэхийн тулд чинь өдөр дахиад яаж ашиглах ёстой юм гэдэг дээр би та нартаа зөвлөгөө жоохон өгөөдгий. Хүссэн юмдаа хүрэхийн тулд бид нар яг хүссэн чиглэлч одоо бид нар өнгөрсөн цаг үе дээр бол дандаа өөрийг чинь дэмждэггүй одоо сөрөг үзэл бодолтой найз нөхөд байж бол манай найз нөхөд тэгээ бодчихно гэж бодоод найз нөхдүүд одоо намайг ингэж ярих юм бол хүлээн зөвшөөрөхгүй ойлгохгүй гэж айсандаа болоод тэр найз нөхөдтэй хорогдоод тэр орон зайдаа хорогдоод тэр одоо өөрийг чинь егүүтгээд байгаа сөргөөр одоо сөрөг нөлөө өгөөд байдаг хүмүүстэй бид нар зууралдаад байдаг. Тэр орон зайнасаа бид нар гарах хэрэгтэй байдаг. Тэр орон зайнасаа бид нар гараад яг шинээр найз нөхөдтэй одоо шинэ орчин руу ороо, шинэ хүмүүстэй, шинэ entrepreneurship, шинэ орон зай руу, social одоо хөгжил рүү, одоо дэлхийн техник технологи хаана явагдаж байна, тийм газар руу бид нар аялж, мэдэж, уулзаж, ярилцаж, эрхчлөөгөө бид нар өөрөө өөрсөндөө олох хэрэгтэй байгаа байхгүй. Ирээдүйн масл буюу ирээдүйн алсын хараагаа хөгжүүлэхийн тулд ирээдүйнхээ алсын мөрөөдлөө амьдаар нь харахын тулд, зорилгоо амьдаар нь биелүүлэхийн тулд бид нар ирээдүйн масл, ирээдүйн зорилго булчин гэж хөгжүүлэх тэр орчин нөхцөл рүү бид нар орох хэрэгтэй байдаг. Тийм учраас тэр орчин нөхцөлийг чинь бүрдүүлэхийн тулд манай дасгалжуулалтын актем Улаанбаатар Entrepreneur Social гэдэг юм уу эсвэл манай онлайнаар явуулдаг сургалт хөтөлбөрүүд эдрээр дамжуулж явуулдаг. Тэгэхээр өнгөрсөндөө байх биш, өнгөрсөн нөхцөлдөө зурлаад байхгүйгээр өөрийгөө хөгжүүлэх гэх юм бол манай энэ ивент дээр хүрээд ирээрэй гэж би та нартай урьж байгаа юм те. Ялангуяа манай энэ постн дээр байж байгаа миний энэ Facebook live дээр байж байгаа одоо тайлбарыг та нар аягүй сайхан уншаад хараарай заа гэх юм бол хариулт нь аягүй сайхан гараад ирнэ. Ирээдүйдээ хөгжүүлэхийн тулд ирээдүй цаг дээр хурдан очихын тулд бид нар тэр цаг дээр үнэхээр фокус хийх хэрэгтэй, анхаарлаа төвлөрөх хэрэгтэй байдаг. Яагаад гэвэл таны тархины 70% нь жирийн хүний шүү дээ, тий. Маш олон зөвхөн Монголд байж байгаа жирийн хүний тархины ба 70% баг тэрнээс өндөр хувь нь маш их хэмжээний сөрөг мэдээлэл, хуучин дадал дээр, хуучин болохгүй байж байгаа юм дээр, хуучин хоолны зуршил дээр, хуучин одоо таргалалт дээр, хуучин эсвэл одоо ядаргаан дээр, хуучин өнгөрсөн хугацаанд болсон өчигдөр идсэн хоол, өчигдөр иддэг байсан арх тамхины асуудал, өчигдөр одоо өвдөжсэн биеийн зовиураасаа шалтгаалаад өнөөдөр би миний эд эрхтэн зөв ажиллаж чадахгүй, миний тархи зөв сэтгэж чадахгүй байгаад байгаа байхгүй. Тэгэхээр хуучин байж байгаа ямиг хаяхын тулд бид нар шинэн дээр фокус хийх хэрэгтэй. Шинэн дээр фокус өнөөдөр би хийж ээж өнөөдөр чамд шинтэйгээ ажиллах, шинтэйгээ шин булчингаа, шин хөгжүүлэх тэр орон зайгаа бид нар хөгжүүлэх хэрэгтэй байна. Тэр тархи маань, тэр оюун ухаан маань чамааг өнөөдөр амжилтанд хүргэнэ. Тэр боломж маань чамааг өнөөдөр хэн бэ гэдг ирээдүйд хэн болох вэ гэдгийг чинь тодорхойлно. Тэр үзэл бодол маань чамааг өнөөдөр аварна. Ирээдүйд бид нар одоо та нар мэдж байгаа хиймэл оюун ухаан, artificial intelligence буюу оюун ухаан гэж ярьж байна. Digital layer буюу дижитал давхаргаанууд бий болж байна. Ягаад гэвэл social media одоо
YouTube одоо бүх сувгууд юунууд ш таны мэдээлэл хаанаас орж ирж байна, ямар төрлийн мэдээллийг тархиндаа чи хүлээж авч байна гэдгээс хамаарат тархины одоо булчирхаа чи хөгжиж явж байгаа. Их бага хэмжээгээр хөгжиж байгаа, заримдаа зангирч байгаа, заримдаа харамсаж байгаа, заримдаа ингэж болох юм байна штэ гэдэг шин санааг өгж байна. Залуучууд ингэж болж байна, би яагаад болохгүй гэж гэдэг итгэл үнэмшил чамд өгж байна. Тэг тусмаас сайн хэрвээ одоо бид нар болоод энэ бүтээд штэ, энэс илүү явж болно штэ гэдэг итгэл үнэмшил дээр чи илүү их төвлөрөөд энийг би сайжруулъя, би ийм хамт олонтой болъё, би найз нөхөдтэй болъё, тим ивентэд очиё, тим залуучуудтай очигээл би өнөө орой болж байгаа entrepreneur, Улаанбаатар entrepreneur social гэдэг ивентийг очихыг би та нартай санал болгож байна. За. Тэгээд энэ ивент дээр очсны гавьяа нь юу гэдэг нь гэхээр бид нар дөнгөж сая би одоо өнгөрсөн 7 хоногоос ахуулаад ерөнхийдөө миний ментор Рожер Хамилтон гэдэг хүн байдаг. Дэлхийн сая гаруй одоо entrepreneur-уудыг нэгдүүлсэн хөдөлгөөн entrepreneur movement гэж хөдөлгөөн байдаг. Тэр хөдөлгөөнд би энэ ментортойгоо ажиллаад айгүй олон жил болж байгаа. Сүүлийн маш олон жилд миний одоо mastermind, миний оюун ухаан, миний одоо хүсэл мөрөөдлийг ирээдүйд хүрэхэд техник, технологи, дижитал одоо futurist гэдэг чинь ирээдүй рүү яаж явах вэ гэдэг ирээдүйд хардаг, зөөндөг, ирээдүйн зөнч гэмээр тийм үнэхээр айгүй гайхамшигтай одоо техник технологийн талаар өндөр мэдлэгтэй чадвартай тэр сэтгүүг манд хэлж өгөхөд нөлөөсөн тэр мультимиллионер буюу сайтан залуутай би олон жил одоо ментор хийгээд явж байгаа. Тэр хүний сургалтын ачаар би тэр хүнээс суралцсан юмныхаа ачаар би энийгээ монголчуудад хүргэе гэж бодоод энэ Улаанбаатар entrepreneur social гэдэг юмыг нээж өгч байгаа. Тэгээ надад одоо тэр байгууллагаас гэдэг юм одоо тэр ментор маань намайг одоо City Circle Leader гэдэг Улаанбаатар хотын City Circle Leader гэдэг ийм одоо өргөмжлөл өгсөн юм байдаг. Тэгээд City Circle Leader болсныхаа учраас би Улаанбаатар Entrepreneur Social гэдэг ивентийг монголчуудад зориулж явуулдаг болсон. Үргэлжлүүлээд одоо юу гэдэг Genius U гэдэг бид нар entrepreneur-уудын одоо англи хэл айгуу сайтай бол би бас чамайг энэтэй ойртоод биднээр дамжаад эднэрийн мэдээллүүдийг илүү ойрхон хүлээж аваасаа гэсэндээ би тэр одоо сайт дээр би өөрөө ментороор ажилладаг. Тэгээд энэ утгаараа манай залуучууд яаж ийм гэхээр бид нар ирээдүйдээ баялагын динамик үе, баялагыг бүтээдэг, баялагын сүлжээ, баялаг одоо сэтгэлгээтэй, баялаг нөхдүүдийг хоорондоо холбогддог орон зайг бид нар бүрдүүлж байгаа. Энэ бүтээл маань яаж ийм гэхээр ирээдүйн санхүүгийн эрхчлөөнд хүрэхийг хүсэж байгаа. Өөртөө ихтэй болгоо бие дагаад бизнестэй бий болон харилцаа үүсгдэг өндөр чадварлаг залуучуудын сүлжээг бид нар Монгол улсад нэвтрүүлж байгаа гэсэн үг. Энэ хэмжээгээр бид нар глобал зах зээл дээр, дэлхийн зах зээл дээр Монгол залуучууд маань яаж ажиллаж хөдөлмөрлөх ёстой юм бэ? Яагаад хүний тарих ирээдүй рүүгээ улам очоод хүн алсын харааны тарих буюу бид нар ирээдүгээ харах хүч чадлыг бид нар өнөөдөр бодитоор харах хэрэгтэй байгаа юм. Өнөөдөр чихэд өчигдөр одоо өнөөдөр бидний нийгэм өчигдөр байгаагүй гэдэг юмнуудыг харах боломж байгаа. Өчигдөр огт байгаагүй боломжгүй гэж бодож исэн юмнуудыг бид нар өнөөдөр бий болгоцсон байгаа. Хэдхэн жилийн өмнө гэхэд л одоо бид нар энэ iPhone, гар утас, смартфон гэдэг юм хэрэгжилжсэн. Гэтэл 20 жилийн өмнө гарч ирсэн. Гэтэл 20 жилийн өмнө одоогоос тэг 20 жилийн өмнө 30 жилийн өмнө гэхэд баг Америкийн одоо ерөнхийлөгч одоо дэлхийн бүр хамгийн баячууд ч байсан гэсэн бидний гардаа барьж байгаа гар утас шиг ийм хүчтэй хэрэгслийг барьж байгаагүй, хэрэгжилж байгаагүй тийм ээ. Гэтэл бид нар өнөөдөр тийм хүчтэй юм барьчаад маш хүчгүй тарихтай. Бидний тарих ерөөсө хүчгүй байгаад байгаа байхгүй. Тэрийг бид нар бүгдээрээ мэдж байгаа тийм. Ухаалаг утас барьчаад бид нар ухаангүй тарихаар ухамсаргүй ажиллагаа хийж явдаг. Энэ хөгжлийг бид нар хөгжүүлэхийн тулд энэ бүхнийг сайжруулахын тулд бид нар Улаанбаатар Entrepreneur Social гэдэг ивентийг явуулдаг байгаа. Энэ ивент маань ерөөсөө сардаа нэг л удаа явагддаг. Яг өнөөдөр болох гэж байгаа 18 цаг 30 минутанд болох гэж байгаа энэ ивент маань та нартаа юу өгөх гээд байна гэхлээр тархины булчирхаагаа ирээдүй рүү зориулж ямар чиглэл рүү явуулах ёстой юм бэ гэдгийг ярьж байна. Өнөөдөр бид нар одоо жишээлбэл маш их техник технологи ярьж байгаа те бид нар VR буюу virtual reality гэдэг юм ярьж байна, AI гэдэг юм ярьж байна, өөр AI буюу artificial intelligence ярьж байна, big data бид нар ярьж байна, те blockchain ярьж байна. Тэгэл одоо nano technology гэл ингээл маш хүчтэй одоо эм технологи юун дээр хүний эд эрхтэн одоо жишээл хүн тахир дутуу байлаа алхаж чадахгүй хүн төрөл бид нар хөл хийгээд явж ийн орчуулга мэдгүй одоо Монголын ертөнцид байж байгаа одоо англи хэл мэдгүйгээс хоцроод байдаг хүмүүсдэг ямар ч одоо
хэлтэй байсан хүмүүст хамаагүй гар утасны аап ашиглаад л Японы хэлээр, англи хэлээр, монгол хэлээр чөлөөтэй холбогдох хэмжээний одоо технологи бий болж байна. Тэгээд ирэхлээр бид нар дэлхийн даяар урд нь та нар олон жил одоо англи хэлд мэдгүйгээсээ болоод хоцрогдоод байсан юмнуудыг бид нар бий болох орон зайг бид нар бий болгож байна. Энэ мэдчлэнгээр биднэрт маш гоё ирээдүй ирээд идэг. Гэтэл бид нар өдөр тутмынхаа ажил амьдралдаа дандаа өнгөрсөн хугацаанд өнгөрсөнд болоод байгаа юм дээр фокус хийгүйгэнт одоо юу гэдгийг одоо энэ улс ертөнц чинь дэлхий чинь ертөнц чинь өөрчлөгдөд байдаг энтерпренеурууд тэр өөрчлөлтийг хийгээд байгаа байхгүй юу. Шинжлэх ухаанд тэрийг үнэхээр хөгжөөд бий болоод байгаа юм. Бид нар SpaceX, SolarX одоо тий Solar City гэдэг ингээд том компаниуд одоо Elon Musk-ийн хийж байгаа бизнесүүд хийж байгаа бүтээмжүүд бүр дэлхийн өөр Марс руу бид нар аялах хэмжээний өөр гариг руу бид нар аялах өөр нэг ертөнц рүү бид нар нисээд одоо баг урд нь бол бид нар боломжгүй гэж боддог байсан ш. Бид нар автобусаар одоо машин л гэж байдаг байхад онгоц гэж байдаггүй байсан үед бид нар яаж энэ усаас нисэж болдог гэдгийг мэддүүлсэн шүү дээ. Хүнд алавч хийх гэж янз янзаар үзэж байгаа сүултээ онгоц болж ирсэн шүү дээ. Тэгээ онгоц маань дараагийн төвшөнтэй хөгжөөд пуучин болж байгаа. Пуучин маань ирээдүйдээ бид нарыг зүгээр сансрын хэсэгч яваа сансар дээр очиод ч юм уу янз янзын байдлаар тэгээ сарн дээр очиод буугаад хүрээд ирснийг бид нар аль 1981 онд Монгол улсад мэдрээд авсан мэдээд ойлгоод авсан. Гэтэл тэрнээсээ хойш бид нар хөгжүүлсэн юм байна уу? Гэтэл бид нар өнгөрсөн хугацаанд хийжсэн юмнуудаа үргэлжлүүлээд хөгжүүлэх хэмжээний тархиа хөгжүүлж чадаагүй залуучууд маань бэлтгэл байхгүй байгаад байгаа учраас ирээдүйдээр бид нар одоо жишээлбэл пуужингаар нисээд Марс руу очие магадгүй энэ дэлхийн маань сүнжлээг үйл яах вэ гэдэг дараагийн үйл ажиллагааг энтерпренеурууд хийгээд явж байна тийм үү. Энэ хүмүүс одоо бид нар канцерч гэдэг юм одоо тий янз янзын удамшлын өвчлөлт хүмүүсийн насжилтыг хороогоод байдаг янз янзын өвчнгүүдийг бид нар эдээгээд хэлж байгаа. Тэрний орон зүрх нь хаагдгаа зогсож гоод байдаг хүнд зүрхний аппаратыг одоо технологи ашиглаж хийж байна. Бид нар тэр дээл хүний одоо бөөрийн дутагдaltaй хүний оронд хүний эрхтнийг одоо технологи ашиглаад бүтээгээд хийж байна. Бид нар өнөөдөр мах гаргадаг байсан, махыг зөвхөн амьтан алж ээж хийдэг байсан бол махыг ургуулдаг болж байна. Махыг өөрсдөө тордож бүтээдэг болж байна. Энэ технологи чинь хөгжөөд гараад ирэхлээр бидний урд нь хийдэг байсан юмнууд алга болоод байгаа байхгүй юу? Урд нь хийгээд болдог байсан гэдэг юм бүх юмнууд чинь байхгүй болоод байгаа. Тэгэхээр ирээдүйдээ бид нар энээс илүү хөгжүүлэхийн тулд энээс илүү сайжруулахын тулд яах ёстой юм бэ? Ямар бэлтгэл хийх ёстой юм бэ? 2020 оноос хойш бид нар дэлхий өөрчлөгдөж байна. 2020 оноос хойш саяхан болсон одоо Японд болсон энэ мэдээлэл юугаар их хурал одоо том конференц болж байгаа байхгүй саммит болсон G20 гэдэг саммит болсон. Тэгээд тэрэн дээр ихэд Entrepreneur 5.0, Society 5.0 гэдэг одоо цэглүү ирж байна. Бид нар нийгмийг 5 янзын төвшингээр хуваалдаг байсан тийм ээ. Тэгэхээр эхний төвшин бид нар ямар байсан бэ гэхээр hunter gatherer буюу одоо ангуучилж хийдэг, ан агнаж иддэг одоо зэрлэг хүний амьдрал байсан. Дараагийн байдлаар газар тариалан гэдэг юм хөгжиж эхэлсэн. Тэр маань бидний нийгэмшлийн 2 дахь хувилбар болж гисэн. 3 нь ажилтнуудын одоо 90-100 болж гарч ирсэн. Тэр ажилтнуудын 90-100 маань бас нэлээд хөрхөн удаа үргэлжилсэн тийм. Тэгээд энэ хугацаанд бид нар дараагийн төвшин яасан мэдээллийн 900 болоод явсан. Мэдээллийн 900 маань асар богино хугацаанд одоо ямар 900 руу орох гээд байна гэхээр дижитал 900 руу болчиход. Мэдээлэл урд нь бол айгүй хомс байсан. Мэдээллийг холбох нь айгүй чухал байсан. Интернет гэдэг нь маш чухал байсан. Мэдээллийг мэдгүйгээсээ болоод хохирдог, зовдөг, ямиг мэдээгүйгээсээ болоод бид нар ард нь үлдэгддэг байсан бол одоо бид нар сошиал медиа дээр би Англид байж байгаа, Лондонд байж байгаа хүн, Монголд байж байгаа, Австралид байж байгаа, Германд байж байгаа, Солонгост байж байгаа хүмүүстэй, монголчуудтай би харилцаад байна шүү дээ өнөөдөр тий. Тэгэхээр бид нар мэдээллийг миний энд мэдсэн байгаа мэдээллийг та нар өнөөдөр хүлээж авч байна. Эн чинь ид шид шүү дээ. 20 жилийн өмнө, 30 жилийн өмнө ерөөсө боломжтой байгаагүй байхгүй юу? Энэ ид шидийг бид нар яриад байгаа. Энэ ид шидийг одоо би мэджсэнээс илүү дахиад нэг 30 жилийн өмнө огт байгаагүй юмыг өнөөдөр бид нар хийж чадж байна. Тэгэхээр дараагийн 30 жил бүр энээс илүү хүчтэй явагдана. Тэр битгийхэл хүний оюун ухаан, хүний одоо оюун ухаан хүн үхээд өхлээ гэхэд хүний оюун ухааныг робот руу суулгаад тэр хүнийг яаж амьдруулах вэ гэдэг хиймэл оюун ухааныг ярьж байна. Хиймэл оюун ухаан яриад ирэхлээр бид нар зөвгөлт кинонууд маш сайн үздэг баг. Зарим хүмүүс зөвгөлт киног үзээд энийг болоогүй, энийг бэлэн болох болоогүй гэж зарим хүмүүс хүлээн зөвшөөрч чаддаггүй. Гэтэл
тэр хүмүүс дандаа өнгөрсөн дээр фокус хийгээд ирээдүйдээрээ ямар чиглэлд явж байгаа вэ гэдгээ мэддэггүй, хардаггүй, зөв ашиглаж чаддаггүй учраас асар их хоцрогдолтой явж идэг. Нийгэм луга бид нар ирээдүйдээр энэ технологиг 30 жилийн дараа гэхэд хүний ирээдүйд мөхөө эсвэл сөнөхөө үргэлж цаашаад үргэлжлээд явах юм уу? Хүмүүс энэ робот технологиг контрол хийж чадах уу гэдэг сэдвийг ярьж байна. Singularity гэдэг юмыг бид нар ярьж байна. Singularity гэдэг сэдвээр давхууд хараад ирэхлээр хүний төгсгөл болцсон юм шиг. Одоо бид нар тийм штэ. Эртний дээр үес одоо hunter gatherer зэрлэг хүн бий болохоос өмнө хүний эхний өвөг эцэг юу байсан? Зэрлэг одоо амьтад байсан юм уу? Сармагчин байсан юм уу гэдэг дээр бид нар маш их зөрчилдөөнтэй үл ойлголцсон мэдгүй юм ярьж байдаг. Гэтэл хүн бий болсноос хойш хөгжил ямар болсон гэдэг өнгөрсөн маш богино хугацаанд байгаа байхгүй. Тэрний өмнө дэлхийн ертөнц байж л байсан штэ. Энд Ice Age буюу бидний бүр өмнөх одоо элен цуландсын тэр орон зайны үед ямар байсныг бид нар бүгдээрээ мэдэхгүй шүү дээ, тий. Тэгэхээр энэ орон зай одоо тэр үед хүн байгаагүй болвол ирээдүйд хүн байх юм уугүй юу гэдэг шийдлийг нь 30 жилийн дотор бид нар гаргаж байна. 30 жилийн дотор бид нар тэр ирээдүгээ зөвгнөх, ирээдүгээ бий болох боломж бидний гарт байгаа байхгүй. Энэ 30 жил гэдэг бол маш богино хугацаа. Миний өр хүүхдэд зориулаад миний хүүхд өр хүүхдийн ирээдүйд тогтворчих юм уу, тий. Тэр үед бид нар хүн техникээс болоод одоо айсан ч юм уу тийм зөвнөлт кино шиг тийм аимшигын кино гарах уу? Аимшигын ертөнц бий болох уу? Энэ дэлхий чинь тэр чигээрээс өнөөдөр бидний өнөөдөр би болгоод байсан тэр бүх юмнууд чинь одоо жишээлбэл далаа одоо гівгийн цөмөрч орж ирээд одоо жишээл дэлхийн одоо global warming буюу ингээд хэтэрхийх дулаар л бий болж байна те. Цаг агаар огцон өөрчлөгдөж байна. Нэг бол амар хүүтэн, нэг бол амар халуун, нэг бол хэд хоногоор бороо цас ороод ингээд давчдаг. Нэг бол бүр ингээд гандаад бүр ингээд хэдэн зунаараа жил болгон бид нар одоо жишээл би Англид байна гэхэд намайг сүүлийн 10 жилийн хугацаанд одоо баг цас гэдэг юм үзэгдэхээ болж эхэлж байна. Урд нь бол нэвсийсэн зузаан цас жил болгон ордог байсан. Гэтэл бид нар өнөөдөр цас гэдэг юмыг мэдрэхээ болж байна. Цас гэдэг юмыг би харалгүй ямар ч хэсэн цас зузаан жоохон гоё ордог шүү дээ. Монголд ордог шиг нэг зузаан автар дөө тэгж ордог цас баг байдаггүй. Ингээ цас муудаад байгаа байхгүй. Ингээ харахад global warming буюу одоо жишээл дэлхийн дулаалал чинь бидний энэ ертөнцийг бидний байглаасаа зайсан тэр их пластик хэрэгэлдэг дэлхийн ертөнцөө бид нар хайрлаж чадаагүй бид нар ухамсаргүй аашилснаас бий болдог энэ аюул чи эндээс бий болох гэдэг юм шиг тий. Тэгэхээр ирээдүйдээ бид нар scientific гэдэг юм уу шинжлэх ухаан судалж байгаа маш олон мянган бизнесүүд, entrepreneur-ууд ажиллаж байна. Энэ чиглэл технологид хөдөлж байна. Өнөөдөр гэхэд манай найз дотроос одоо жишээлбэл You Go World гэдэг тий тийм дэлхийд даяар чи аялах боломжтой тийм VR буюу virtual reality хийдэг бизнесээр ажилладаг саятан найз маань барьж байна. Тэр гэхэд өнгөрсөн 2 жилийн өмнө гэхэд энэ технологийн бизнесийг яаж хийхээ мэдэхгүй бит хоёр яриад л нээлтэд явж идэгсэн. Өнөөдөр гэхэд тэр хүн яаж яах гэхээр хүмүүсийн харж чадаагүй юмнуудыг харуулдаг. Хүмүүс аялыг гэсэн газартаа зүгээр нэг нүдний шил зүгээл аялах боломжтой тэр орон зай руу аялах боломжтой дижитал технологи дээр тэр хүн ажиллаж байна. Ийм хүмүүстэй уулзаад явхад би үнэхээр бахархдаг. Тэр хүмүүсийг монголчууд танилцуулах юмсан, оруулах юмсан гэдэг хүслээр би Улаанбаатар Entrepreneur Social гэдэг ивент дээрээ урьж оролцуулдаг тэр хүмүүсийг дууддаг. Тэгэхээр ирээдүйн масл буюу ирээдүйн тархий чинь ирээдүйн булчингийг чинь хөгжүүлэхийн тулд бид нар юу боломжтой байж болох вэ гэдэг inspiration өгөхийн тулд бид нар өнөөдөр Entrepreneur 5.0 гэдэг сэдвээр өнөөдрийнхээ ивентийг хийж байгаа. Улаанбаатар Entrepreneur Social гэдэг одоо энэ ивент дээрээ сар болгонд ганцхан удаа болдог энэ ивентийн шансыг би та нарыг олоод аваарай гэж урьж байгаа. За тэгээд тархиныхаа ирээдүйдээ зориулаад бид нар бэлтгэл хийгээл эртнээс энийг судлах хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, ямар технологи ашиглах хэрэгтэй. Одоо чи цаг алдахгүйгээр өөрийнхөө хийж байгаа бизнесээ технологи ашиглаж ийж одоо нэвтрэх хэрэгтэй байгаа байхгүй. Гэтэл одоо би яадаг вэ гэхээр энэ сошиал медиа дээр би та нарт мэддэг 30 хоногт амьдралаа өөрчлөгээд аян зарладаг тий. Тэгээд зөвхөн имэйлээ бүртгүүлээд л оролцох үнгүй оролцох үн төлбөргүй сургалт байж байдаг. Зарим хүмүүс баг имэйлээ бүртгүүлэхлээр имэйл гэж яг юу хэлээд байгаагаа баг мэддэггүй. Имэйлээ бүрэн ашиглаж мэддэггүй. Тэгээ имэйлээ буруу биччихээд надад бичээд уурладаг. Тим сонин хүмүүс байж байдаг. Тэгээд хүн яг имэйлээ бичээд оруулаад ингээ бүртгүүлэхэд болох юм байна. Өмнөхөө уншаасаа илүү эн чин болохгүй байна гэж ярьдаг. Зөндөө
шалтак тоочдог хүмүүс байдаг. Ийм байж байгаа хүмүүс ирээдүйд үнэхээр бэлтгэл байхгүй. Манай монголчууд баг ийм байж байгаа бол би баг хичиж гин гэж хэлнэ. Хэрвээ чи имэйл гэж юм мэдэхгүй бол ирээдүйд ерөөсөө ямар ч технологи байсан юм энийг бүртгүүлж чадахгүй технологиос сүрдээ, техникээс сүрдээд өө энэ ингэж болоо, ингээд байна, тэгээд байна. Би хоцорчлоо гэж хүссэн үсээгүй бид нар тэр ертөнц рүү явж гин. Бидний хүүхдүүд техник технологи маш сайн хэрэгжилж байна. Өсвөр насны хүүхдүүд маш сайн ашиглаж чадж байна. Бидний одоо 30 40 настай гэж явж байгаа хүмүүс маань хоцрогдоод байна штэ. 10 хэдэн настай хүүхдүүд өнөөдөр манай хүүхэд гэхэд би ямар ч ажил даатгаад гэсэн миний өвөнийг судлаад өгдөх хүүгээд 15 настай миний хүүтээс дөнгөж сайхан төрсөн өдөр наслан. Тэгээд би хүүгээ манай хүү айгуу сайн англи хэлтэй л гадаад хэлтэй болохоор одоо юу гэдэг энэ хүүхдэд би нэг юм даатгаад миний хүү ингээд өгөөж, энийг судлаад өгөөж, асуугаад өгөөж, ийм төрлийн технологи гэдэг юм, ийм төрлийн софтвер гэдэг юм уу, програм байдаг юм уу, ап байдаг юм уу, ээждээ олоод өгөөж гэхэлэр доор нь олоод өгнө. Хэдхэн минутын дараа 5-10 минут. Тэгтэл би Монголд байж байгаа нэг хүн даатгаад энэ ажлыг судлаад сар болно. 3-7 4-7 хоног болно. Зөвхөн энийг судлахад хүртэл уучраа мэдгүй байхгүй. Хэлгүүгээд бодоод юу ч хийж чадахгүй, гараас нь юу ч гардаггүй. Гэтэл тэр хүүхэд 10 минутын дотор 5 минутын дотор 30 минутын дотор судалгаа хийгээд энэ зүгээр юм байна, энэ онцгүй юм байна. Би янз янзын хүмүүсийн одоо YouTube дээр хэлж байгаа хүмүүсийн зөвлөгөө юмнуудыг үзлээ. Энд ажгүй юм байна гэд надад айгүй зөв техникийн санал надад тавьдаг. Энэ бүхнээс ахуулаад бидний хүүхдүүд биднээс илүү өсөөд байна. Гэтэл бид нэр одоо өнөөдөр харахтаа манай хүүхэд анхаарал нь төвлөрөхгүй байна. Манай хүүхэд компьютер тоглоод байна. Манай хүүхэд буруу юм хийгээд байна гэд хүүхдээ буруутгаа шүүмжлээд байдаг. Хүүхдээ хөгжүүлэхдээ бид нар энэ хүүхэд юу чадж байна гэдгийг бид нар хардггүй. Өсвөр залуучуудаа бид нар яаж дэмжих ёстой, энэ хүүхдүүдтэйгээ яаж хамтарч ажиллаж, эднэрийнхээ тусламжтайгаар бид нар яаж хамтдаа хөгжих ёстой юм бэ гэдэг ирээдүгөө бид нар харж чаддаггүй. Дандаа хүүхдүүдэд чадахгүй байж байгаа юм дээр нь муулдаг, буруутгадаг, шүүмжилдэг. Залуу үеэ бид нар дэмжих биш, залуу үеэ бид нар буруутгаж амьдарч байна. Залуу үедээ бид үеийнхээ эдлэх ёстой эрхийг эрх мэдлийг нь бид нар өнөөдөр хулгайлж штэ тий. Тэгэхээр хэрвээ бид нар өнөөдөр байгалаа хайрлахгүй, өнөөдөр бид нар entrepreneur болоод энэ дэлхий дээр шаардлагатай гэсэн зөв чиглэл рүү хөгжүүлэх гэдэг юмыг одоо хийж чадахгүй бол бидний Монголын ирээдүй гэж байхгүй. Маш байгалийн шалгарлаар бид нар хэлж байгаа тий одоо хужаанаар дэлхийд даяар явж байна. Хаан сайгүй явж байна. Хүссэн үсээгүй хятадуудын орон зайд хэлээд хятадууд их бах хэмжээгээр хулгай хийдэг одоо юу гэдэг хүний газар нутгийг авдаг. Бид нар өвөр Монголоос ахуулаад одоо юу гэдэг тий Тибетээс ахуулаад ингээд маш олон юунууд төвдөөс ахуулаад те бүгд хятадын орон нутаг болсон байгаа хгүй. Хүчгүй орон нутаг өөрийнхөө хүчийг өөрийнхөө газар нутгийг хүчтэй улсуудад алддаг. Энэ бол байгалийн шалгарал. Хүссэн үсээгүй хичнээн тэр бумтаа байгаа хятадууд Монгол улсыг эзэмдэхэд бэлэн болчиход байна. Гэтэл Монгол хүн өөрөө ерөөсө тэрэндээ санаа зовхгүй байгаа байхгүй. Монгол хүн санаа зовоод байгаа мөртлөнгөөсөө хуучнаа яриад бие нэгээ идэл бие нэгээ муулаад интернетээр ховж яриад хаа хүү хаа гэл ойр зүрэн жижиг сажиг юм яриад идэг атлаа. Өө энд гоё юм гарч ийн. Энд нэг гоё шинэ брендийн шинэ материал гарцсан байна. Энэ шинэ гутал байна. Тэр дэлгүүрийн гутал хямдарчиж энэ дээр сейл гарч ийн гэж л хошуураад байхаас биш яг өнөөдөр өөртөө хэрэгтэй ирээдүйд хэрэгтэй байгаа юм дээр бид нар фокус хийж чадж гэнэ үү гэдэг маш өндөр асуудалтай байгаа. Тийм учраас бид нар Entrepreneur 5.0 гэдэг юмыг бид нар монголчуудаа нээж оруулж өгж байгаа. Энийхээ одоо эхний хэрэгсэл болгоод бид нар ирээдүйдээ хийх юм маш их байна. Манай залуучууд үнэхээр гой юмнууд сурж байна. Ялангуяа манай тасгалжуулалтын академийн залуучууд Монголын зах зээл дээр Монгол залуучууд маань ямар бизнес хийх ёстой, юу хийх ёстой, юу бүтээх ёстой гэдэг дээр хариуцлага хүлээх хэрэгтэй гэдэг дээрээ маш их ажиллаж чадж байна, ойлгож байна. Одоо энэ чиглэл рүү бид нар яаж хөгжүүлэх вэ? Энэ чиглэлд явж байгаа залуучуудаа бүгднгийн нэгдээчээ яриач би нэгэ дэмждэг орон зай үүсгээч гэдэг зорилгоор бид нар Улаанбаатар Entrepreneur Social гэдэг ивентийг явуулаад эхэлсэн байгаа. Тэгээ энэ ивент бол үнэхээр одоо юу гэдгийг би эндээ бизнесээ ярих, танилцуулах, би юу сурснаа, юу мэдснээ хуваалцдаг орон зай entrepreneur-уудыг өөрийнхөө ингэж хийгээд би болсон, Монголынхаа хөрсөн дээр ингэж хийгээд болсон, глобал зах зээл дээр дэлхийн болж байгаа төвшөнд бид нар сэтгэж чадахгүй ч гэсэн өнөөдөр би юу хийж болоод юу чаддаг болчихваа гэдгийгээ би эндээгээ хуваалцдаг, би энтэйгээ танилцдаг, хамтран нөхөрлөдөг тийм орон зай болгож хувиргаж байгаа. Энэ маань бидний ирээдүйд яах гэдэг нь Монгол хүнийг Монгол улсаа аврах, Монгол хүнийг Монголдо хэрэгцээтэй зөв бизнес Монголынхаа ядуурлын ч юм уу Монголынхаа нийгэмд байгаад байгаа бэрхшээлүүдийг шийдэх хэмжээний ухаантай зоригтой манлайлагч нар бий болгоход, лидершип бий болгоход өөрөөр ухамсарлаж би эндээ эргээр нь дэмжиж өгдөг ирээдүйн одоо тархиа
ирээдүйдээ төвлөрсөн тэр фокусоо өөрчилж чаддаг тийм залуучуудыг бид нар бий болох гэж маш их ажиллаж байгаа. Манай монголчууд яадаг вэ гэхээр өнөөдөр байж байгаа цагаа маш буруу ашигладаг манай монгол залуучууд. Өнөөдөр байж байгаа юм маш дутуу үнэлдэг. Өнөөдөр халаас нь чи ороод ирсэн байгаа хідэн төгрөгийг шал дими юмд гарцаддаг. Тэгээ дандаа сургалт явуулаа, хөтөлбөр явуулаад ирэхлээр 2 сая төгрөг надад байхгүй, 5 сая төгрөг байхгүй. Одоо яана гэсэн байдалтай амьдардаг. Ийм байдалтай чи хэрвээ ирээдүйдээ зориулаад хөрөнгө оруулж хийж чадахгүй бол өөрийнхөө тархийг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийж чадахгүй, ирээдүйн масл булчирхаагаа зорилготой зориулаад, мөрөөдөлтөй зориулаад хөрөнгө оруулалт хийж чадахгүй бол чиний ирээдүй байхгүй. Чиний үр хүүхдүүд байхгүй. Чиний үр хүүхдүүд хохирч байгаа юм. Чиний үр хүүхдүүд зовж байгаа юм. Чиний үр хүүхдүүд шаналж байгаа байхгүй. Хүн чиний мэдхгүйгээс болоод танаа үр хүүхдүүд гацаатай байдалд орж байгаа. Чиний тархины хэмжээгээр танаа үр хүүхдүүдийн үзэл бодол хязгаарлагдаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар өөрсдийнхөө хүүхдүүдийн ирээдүйг бид нар хулгайлаад байна гэдгийг мэддэггүй. Өөрөөсөө шалтгаалаад бид нар хулгайлаад байна. Манай монгол аауд ээжүүд юу гэж хардаг вэ гэхээр би энэ хүүхдийг өсгөчлөө гэд хүүхдүүдээ өөрийнхөө ял шиг хардаг. Энэ хүүхдүүдийг би өсгөх юм чи энэ хүмүүс намайг тордох ёстой гэд өөрийгөө дөнгөж 40 50 гарангуутаад хүүхдүүдээ яллаад хүүхдүүдээ одоо би эднийг тэжээсэн юм чи намайг одоо та нар харж хандах ёстой гэд гоншгоноод одоо юу гэдгийг өвгнөөд хэмигнээд те одоо юу яадаг шүү дээ. Тэр одоо өөрийгөө өрөвдөөд өөрөөсөө одоо юу гэдгийг өөрөөсөө шаардлагадах юмаа хийдгүү, өрөөл бусдаас нэхээд уйлагнаад суучдаг. Энэ бол манай монголчуудын асар том буруу даадал. Тийм учраас бид нэр энэ чиглэлийг бид нар өөрчлөх үнэхээр хэрэгтэй. Энэ шаардлагатай байна. Энэ өөрчлөлтийг бид нар хийхийн тулд энтэй нэгдэх энэ чиглэлээр ажиллаж байгаа залуучуудаа өөдөр тэмүүлэлтэд явж идэг хүмүүсээ бүгднийг бид нар хаалгана. Бид нар хэнийг ч ялгадаггүй, хэнийг ч шүүмжилдэггүй, хэнийг ч юм чадахгүй байна гэхгүй. Хамгийн гол нь чи юу хийж чадж дээ тэр нь хангалттай. Одоо харин тэрнээсээ илүү яаж хөгжүүлэх вэ? Бид нар мундагтай биш. Би өчигдөр ярихад би сул дорой учраас би өөрийгөө сайжруулъя гэж суралцдаг гэдгээ ярьж байсан. Өнөөдөр тэгвэл чи өнөөдөр сул дорой байж болно. Гэхдээ чи суралцъя гэж бодож байгаа бол манай орон зай руу ороод ирээ. Энэ талаар хөгжүүлээд өгөө. Бид нар education, entrepreneurship, the environment гэдэг 3 янзын юмыг холбож өгч байгаа. Education буюу боловсрал, чиний entrepreneur болоход шаардлагатай байгаа мэдлэг, тархины булчирхааг хөгжүүлэхийн тулд бид нар харилцаж байна, тийм үү? Гэтэл энэний чи хажуугаар одоо чамд туслах дэмжих орон зай хэрэгтэй. Чиний орчин нөхцөл чинь хангалтгүй. Монголын нийгэм маань маш их сөрөг мэдээлэлээр одоо хямрал авчраад би энийгээ дэмжиж өгч чадахгүй бол энэ орон зай руу ор. Энэ сонголтын чиний гарын дор байхгүй. Энэ орон зайг зөв ашиглах нь бидний өөрсдийн ухамсараас маш их шалтгаалж байгаа. Энийгээ зөв ашиглаж чадж байгаа хүн бол хөгжин ирээдүйд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр өөрийнхөө орон зайдаа өөрийнхөө цагийг бид нар бүтээх хэрэгтэй болчихж байгаа. Entrepreneurship бол үнэхээр амар чухал. Үнэхээр хэцүү. Entrepreneurship гэдэг нь би юу гэж хэлээд нь одоо бол ийм болсон шүү дээ. Дэлхийн 2020 он гэхэд дэлхийд 1 billion entrepreneur бий болох гэж байгаа. 2 жилийн дараа 5 жилийн дараа гэхэд 2 billion болчихно. Тэ ингээ billion entrepreneur-уудын тоо улам ихсээд ажлын байр чинь байхгүй болоод яаж ийнэ гэхээр гараар хийдэг. Одоо бид нар нөгөө газар ухаад ч юм уу юу гэдгийг тэ ойр зургийн гар ажиллагаатай ажлууд маш их хийж байна. Монголчууд гадаад улсад очиж амьдраа дандаа гар ажиллагаатай ажлууд маш их хийж байна. Тархиа ерөөсөө ашиглахгүй байна. Тэгээд ирэхлээр манай монголчуудын гараараа хийдэг маш олон ажлуудыг робот хийдэг болж байгаа. Бид нар хэдэн жилийн дараа гэхэд бид нар роботоор хамаг ямаа хийлгээ гэрээ цэвэрлүүлээд хогоо юу яагаад аягаа угаалгаад хүүхдээ асруулаад авах боломжтой болж байгаа. Бид нэр AI буюу artificial intelligence маш сайн хэрэгжилжээд хиймэл оюун ухааны хэрэглээд байгаа учраас бид нар 10 жилийн дараа гэхэд 20 жилийн дараа гэхэд бид нар өөрсдийн гэсэн роботтой болох гээд байна тий. Бидний хогийг өнөөдөр тоос сурагч гэхэд зүгээр удирдлагаар ажилладаг тоос сурагч биш тий. Бид нар voice activated юутэй болж шít харилцаатай болж шít. Бид нар voice activated гүй зүгээр дуграад л юу байхад бид нар Alexa тэг ингээд хэлэхэд Alexa хэдхэн минутын дотор дуртай дуугийн тавьж ийн хөгжим тавьж ийн урд нь бид нар кассет тейп ашиглаад CD ашиглаад өөрөө товчлуур дээр ингэж дарж иж ажиллаулдаг байсан бол
Өнөөдөр Alexa чи тэгчгээ ингэчгээ өнөөдөр цагаагаар хэд болж байна? Alexa тэрний талаар юу гэж хэлдэм бэ гэд асуухад Alexa хэдхэн минутанд л хариулт өгж байна. Энэ чинь AI штэ. Artificial Intelligence буюу хиймэл оюухан. Энэ хүн миний юу хүсэж байгааг миний робот маш сайн мэдэж штэ. Миний ямар дунд дуртайг энэ робот маш сайн мэдэж штэ. Манай гэрийн тоос сорогч гэхэд автоматар яваад ингээд шалаа шүүрдээд ингээд хогоо аваад явж штэ. Би тэгэхэд юу ч хэлэх шаардлагагүй. Миний одоо орон доогуур байж байгаа тоосыг би өөрөө бүгдийж авах ш. Манай робот явж штэ тий. Миний хогийн сав гэхэд автоматар гарна одоо юу н онгоогдоод ингээд дээшээ доош явж штэ. Бид нар манай одоо бидний хэрэгжилж байгаа маш их юм техникийн юмнууд маань маш сайн болцоо хөгжсөн байгаа байхгүй. Бид нар одоо телевиз үзэхэд хүртэл бид нар онлайнаар хийхэд одоо бид нар Amazon ямар хөгжилтэй байгааг бид нар мэдчихэж байгаа тий. Amazon яаж яана гэхээр энэ хиймэл оюун ухаан чинь яаж яана гэхээр Amazon хэдхэн минутын дараа дроноор delivery хийдэг болж байна. Хэдхэн минут 30 минутын дотор хүргэнэ гэсэн delivery service үзүүлж хэлж байна. Тэгээ энэ бүхэн чинь амар хүчтэй юм байгаа байхгүй. Энэ өнөөдөр байж байгаа үйл явдал байхгүй. Хэдэн жилийн дараа гэхэд бид нарын гараар хийдэг та нарын өдөр болгон олон жил хийгээд өглөн байж хараан байж хийдэг гар ажиллагаатай ажлууд бүгд робот болчихно. Тэр тохиолдолд чи яах юм бэ? Юу хийх юм бэ? Тэгтэл чи ажилгүйд л бий болж шít. Ажилгүйд л бий болох тусмаа хүмүүс хийж байгаа ажлаасаа тааламж авахгүй байх тусмаа entrepreneur болж шít. Одоо харж гин үү те та нарын хийх дургу бидний хийх дургу бүх ажлуудыг робот хийж болохоор юмнуудыг бид нар гараараа хийгээд сэтгэлээрээ хийгээд хамаг хөлсөө зориулаад яваад байгаа. Гэтэл бид нар юу дуртайгаа биш юу дургуугаар хийгээд байгаа байхгүй. Дуртай амийг хийхин тулд өнөөдөр би та нарыг аль болох эрт 2019 оноос ахуулаад entrepreneur болох энэ луу ч үүдээд байгаа. Entrepreneur чи заавал болох ёстой. Энэ бол зүгээр санамсаргүй юм биш. Үнэхээр чи болох ёстой болчиход байгаа байхгүй. Хүссэн үсээгүй тийм учраас дэлхийд entrepreneur гэдэг хөдөлгөөн болж байгаа. Entrepreneurship гэдэг хөдөлгөөн болж байна. Стартапууд хаа сайгүй болж байна. Co-working space-ууд хаа сайгүй болж байна. Энэ орон зай маш чухал. Бид нар хамтдаа яаж юм хийх үү гэдэг сэтгэлгээ ямиг залуучууд маань маш өндөр гаргаж хийж штэ тий. Тэгэд ийм учраас би та нартай хэлэхэд яг энэ сэдв маш чухал. Үнэхээр та нар таалагдж байна. Комент бичээрэй заяа. Бичиж гэнэ үү? За, комент бичээрэй заяа. Тэгээд хэдүүлээ ингээд өндөрлөө ерөнхийдөө энэ чиглэлд асуулт байвал асуулт өчж болно. Тэгээд бидний өнөөдөр хийж байгаа энэ юм үнэхээр хангалтгүй байна. Өнөөдөр бид нар чадж байгаа юм үнэхээр хангалтгүй байна. Энэ чиглэлд явахын тулд бид нар сошиал медиад хэрэглүүлээд тархиа угаалгах биш, сошиал медиаг үнэхээр ашиглаад бизнесээ хөгжүүлээд амжилтанд хүрэх хэрэгтэй нэ. Лав дараарай, лайк дараарай, найстай, хайртай хүмүүстэй, entrepreneur хүмүүсээ таг хийгээрэй. Entrepreneur болохыг хүсэж байгаа, ирээдүйн тархиа хөгжүүлэхийг хүсэж байгаа, ирээдүйн чиглэлд явахыг хүсэж байгаа залуучуудаа бүгдэнд нь таг хийгээрэй, холбоо үүсгээрэй за. Тэгэхээр бид нар одоо төвлөрсөн системээс болиулаад хаа сайгүй хаа явсан газараасаа хин дуртай хүмүүсээрээ ямар чиглэлд хамаагүй бид нар энийг үүсгэж байна. Энэ чиглэлүүдийг бид нар урд нь бол бид нар төвийн халаалттай, төвийн юутай системтэй төвднийг очиж болдог байсан. Одоо тийм биш болсон. Бид нар техник технологи яг хөдөө байж байгаа ч вэ, хотод байж байгаа ч вэ, дэлхийн аль өнцөг боломж байсан хамаагүй интернетээр бид нар холбогдоод мэдээлэл авч байна. Аль улсад чи гаццсан байсан ч хамаагүй өнөөдөр өөр нэг зах зээлд байгаа өөр улсад байж байгаа хамгийн өөртөө хэрэгцээтэй хүмүүсийн ментор дасгалжуулагчийг авч байна. Би гэхэд өнгөрсөн одоо 2-3 жилийн өмнөөс одоо ерөнхийдөө би та нартай хэлээд ш өнгөрсөн хугацаанд би Necker Island дээр Richard Bransonтай менторинг хийгээ зөвлөгөө аваад mastermind зөвлөгөө авч байсан. Одоо би 7 сарын 30 гэхэд Michael Gerber гэдэг E-Myth гэдэг номын зохиолч best seller хийсэн сая гаруй ширхэг номоо зарсан айгүй мундаг хүмүүстэй харилцаад энэ хүмүүсээс би зөвлөгөө аваад явж байна те. Энэ хүнтэй би mastermind дээр зөвлөгөө авах гээд ингээд харж байна. Энэ бүхэн бол ерөөсөө урд нь боломжгүй байсан байхгүй. Би ийм хүмүүсээс зөвлөгөө аваад ийм хүмүүсээс суралцаад явж байгаа надад маш их сурсан юм байдаг. Тэр хүмүүсийн ярьж байгаа нэг өгүүлбэр л миний толгойд дон гэж орчвол би энийг монголчуудад хүргэхийнсэн л гэж бодож ажилладаг байхгүй. Тэгээ тийм учраас би та нарыгаа юу гэж яриад байна? Дэлхийн зах зээл рүү орооч ээ. Менторудтай болооч ээ, дасгалжуулагчтай болооч ээ, зөвлөгөө аваач ээ. Өөрөө ганцаараа мэдгүйгээр тархиа хөгжүүлэхээр ганцаа битгийсөө. Өнөөдөр чиний халаасанд байгаа 2 сая төгрөг ирээдүйд маргааш ихэд юу ч болно. Тэгээд өнөөдөр чи халаасанд байж байгаа 2 сая, 5 сая төгрөг хэд байдгийг тэрийгэ ирээдүйдээ зориулаад инвестмент хийхгүй бол чи дээр хоцроод байна. Маш олон хүмүүс хоцорч байна. Зүгээр нэг өртөө учраас бигээд өнөөдөр хөдөлж чадахгүй байна. Зүгээр нэг эхнэр нөхрийнхаа ойр зүрийнхаа асуудлаас болоод ингээд би энтэйгээ харилцаж чадахгүйгаасаа болоод амьдралаа эвгүүтгэж чинь те. Энээс болоод танаа
өөрөө хүүхэд гэр бүл чинь шаналаад байна. Эннээс болоод чи өнөөдөр нэг жилийг ямар ч хийсэн юм байхгүй. Нөхрийнхөө арх уснаас болоод нөхөр чинь өөрт нь итгэхгүй байгаагаас болоод гэр бүлийн харилцаа чинь сонирн байдалд байгаа даа. Үр хүүхдээ чинь дахиад нэг жил зовж байна. Энэ хугацаанд хэн нь урах юм бэ? Хэн нь хүчтэй болох юм бэ? Хүчтэй болох юмаа бид нар хийхгүй шүү дээ өнөөдөр. Тийм ээ. Тийм учраас бид нар энийг яриад байгаа. Энэ үнэхээр амар чухал. Би тийм учраас зориуд би танартай хэлж байгаа. Тэгээд өнөөдрийн энэ лайвыг хийгээд дууссан ч гэсэн үргэлжлүүлээд шеэр хийгээрэй. Маш олон хүмүүст үнэхээр үнний хувь байгаад байгаа. Энэ бид нар 2020 оноос ахуулаад entrepreneur гэдэг замаар аялаад явах хүмүүстэй зориулаад бид нар 9 сарда миний бизнес гэдэг хөтөлбөрийг хийж явуулан тэр маань онлайнаар явуулдаг. Вебсайтаа яаж хийх юм, маркетинга яаж хийх юм, миний бүтээгдэхүүнүүд юу юм, би онлайн бизнестэй юм уу, офлайн бизнестэй юм, ямар төрлийн бизнес юм хамаагүй өнөөдөр бид нар бизнес хийх хэрэгтэй байна. Өнөөдөр би юу ч байсан хамаагүй өнөөдрийнхөө байж байгаа юмнуудыг ашиглаад бизнесээ хөл дээр нь босгох хэрэгтэй байна. Дараагийн төвшөнд нь бид нар бий болохын төлөө тэр бэлтгэл ажлаа хийгээд адаглаад би энийгээ хийчүүл энэ чиглэлд болох юм байна гэдэг бүр Монголынхаа хөрсөнд нийсэн яг чамааг одоо өөртөө итгэлгүй байгавал өөртөө итгэлтэй болохоос чинь ахуулаад заагаад үүдэг гоё хөтөлбөр тусалцааг бид нар онлайнаар хийж байна. Тэгээ би бол энээс өөр юм илүү юм хийж чадахгүй. Энийгээ чи үргэлжлүүлээд хөгжүүлээд өөрөө улам мундаг болъё гэвэл бид нартай ойртоод хүрээд бидний өгж боломжуудыг сайн ашигла, биднээс суралц, энэ чамааг л хөгжүүлэн чамд л ашигтай, чиний ирээдүйд л хэрэгтэй. Тэрээс шөө би энийг мэдэхгүй байна гэл ингээл хүмүүс нэг юм жоохон юм юу ачихлаар амар сөрөг үзэл бодолтой байдаг шүү дээ. Нэг юм болж ирсэн нь болоогүй байгаа юм шиг, болохгүй байгаа юм шиг, чадахгүй байгаа юм шиг, чадаад байгаа юм шиг тийм сонин харилцаад байдаг шүү дээ. Тэгэхээр одоо юу болж ийн болохгүй байна. Болохгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөө сул дорой бол тэрийг сул дорой байдлаа хүчтэй болгоод чадахгүй юм байгуул чаддаг болох гээд оролдох цаг нь иржээ. Тэр чаддаг хүмүүстэй нь холбогдоод чаддаг хүмүүсээс тусалцаа авах хэрэгтэй. Миний зүгээс би чаддаг юм аа чаддаг болохын тулд дэлхийтэй холбогдчихлаа. Одоо надтай нэгдээд манай багт ажиллаж байгаа залуучуудаас дамжуулаад чи бас чаддаг болох хэрэгтэй байгаа байхгүй. Тэгээд тэр орон зайг бид нар өнөөдрийн орой болж байгаа ивент дээр дамжуулж хийж байгаа. Энд одоо энэ миний бичсэн лайв дээр өгсөн байгаа линк дээр дараад тэр ивент дээр хүрээд ирээрэй заяа. Worldwide Center гэдэг дээ шүү дээ. Тэрний 12 дахь урт гэсэн баха. Тэгээд манай бүртгэл рүү ороод манай мессежээр яаж холбоо орох вэ гэд гяс бүртгүүлээд ороод ирвэл тэрэн дээр манай багийн залуучууд хүлээж байгаа чам туслахад бэлэн өнөөрөө маш гоё үчиг өнгөрүүлээрэ хамтдаа найз нөхөдийнхөө цар үрэг хөгжүүлээрэ. Тэгээд энэ чиглэлээр ч яриад байгаа заяа. За тэгээд энийг энэ дээр байж байгаа бүх залуучуудыг лайк дараарай, комент бичээрэй. Тэгээд энийг шеэр хийгээрэй. Entrepreneur, стартап хийдэг залуучуудтай бүгдэнд нь шеэр хий. Энийг хөгжүүлээд чиглэл бид нартай нэгдэх залуучуудаа холбоод өгөөрэй. Тэгээд өөрөө бас яг энэ чиглэлээр тархиныхаа хүчийг яаж хөгжих вэ? Одоо жишээл ирээдүйн масл буюу алсын харааны зорилгынхаа хүчийг, зорилгоо ямар чиглэлд хийх ёстой юм бэ? Би ямар техник технологи ашиглах ёстой юм бэ? Тэгээд энийхээ хэмжээгээр бид нар хамтдаа өсөх гээд байна. За. Яа, гайхамшигтай юу. За, асуулт байна уу? Айгуу сайхан үзээд байна. Би айгуу сүрхийн лекс тавиад байгаа ш. Та нарт юм байна уу? Асуулт байгаа бол бичээрэй заяа. Окей. За, үзэж байгаа бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд энийг хуваалцаад хүмүүсээ таг хийгээд хамтдаа энэ ивент дээр хүрээд ирэхлээр чинь бид нар бүгдээрээ маш их ярих юм байна, маш их хийх юм байна. Үнэхээр гайхамшигтай ертөнц рүү орж агаад тэгээд энэ гайхамшигтай ертөнцийн хаалгыг би нээж байгаадаа би үнэхээр баяртай байна. Тэгээд Улаанбаатар хотод Монгол улсад entrepreneur-ууд маш олноороо гарч ирэх хэрэгтэй байна. Монголын нийгэмд байж байгаа маш их хэмжээний стресс, маш их хэмжээний бизнесийн боломжууд байхад тэр хийж чаддаг залуучууд маш ховорхон байна, маш муу байна. Тэгээд дээрэс нь би бас social entrepreneur гэдгийг би хэлээд social entrepreneur гэдэг утгаараа би өөрийгөө social entrepreneur гэж хардаг. Яагаад гэдгийг хэлээд social entrepreneur бол нийгмийн өөрчлөхийн төлөө, улсаа өөрчлөхийн төлөө бусдад үн цэнтэй юм өгөөд үн цэнийг бусдыг өсөж хөгжихийн төлөө хөрөнгө оруулдаг хүмүүс байдаг. Бусдаа хамтарч авч бусдын дэмжлэгээр бусдыг хөгжүүлэхийн төлөө ажилладаг хүмүүс байдаг. Тэгэхээр бизнес хийж байгаа хүмүүс social entrepreneur болох хэрэгцээтэй байгаа байхгүй. Ямар ч бизнес хийдэг бай чи нийгэмтэйг харьцаж байгаа. Нийгэм дотроо үйлчилгээ үзүүлж байгаа. Ямар ч бизнес хийдэг бай нийгмээ сайжруулах, нийгэмдээ хэрэгцээтэй entrepreneurship-ийг бий болгож байгаа. Тэгэхээр ямар ч стартап бай хамаагүй нийгэмдээ хамааралтай бизнес өнөөдөр чи хийж чадах юм бол чиний бизнес хөгжих маш өндөр шанс байгаа. Ялангуяа social media ашиглаад
Instagram ашиглаад одоо юу гэдгийг YouTube ашиглаад гээд Twitter ашиглаад гээд ингээд зах зээлүүд орон зайнууд байгаад байна шүү дээ. Эдгээр бүгдээрээ нэг учир утгатай байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр учраас би та нартай энэ зөвлөгөө өгж байгаа заяа. Өнөөдрийн одоо лайв та нарт таалагдсан байх гэж найдаж байна. Үнэхээр одоо анхаарал тавьсан баярлалаа. Тэгээд энийг найз нөхдөйгөө хуваалцаараа тэгээд орой уулзцгаая. Би тэрэн дээр байхгүй ш. Би одоо Лондонд байдаг учраас би өөрөө тэрэн дээр биеэрээ байхгүй. Манай энэ ивентийг явуулдаг манай өсгөөгээ залуу байгаа. Манай төгсөөгээ залуу байгаа. Эдгээр маань гардаж явуулна, уран тогсгээ бүсгүй байгаа. Манай багийн залуучууд та нарыг хүлээж авнаа. Тэгээд тэр ивент дээр очиод үнэхээр юм сурын мэдээ гэсэн үнтэй болвол голж гоочлохгүйгээр үнэхээр мэддэг чаддаг юм хуваалцаад тэрийг өөрийн болгоод аваарай гэдэг саналыг өгж байгаа шүү заяа. Тэгэд өөрийнхөө тархийг ирээдүйдээ зориулж хөгжүүлээрэ vision muscle буюу одоо ирээдүйд тархиа хөгжүүлэх аргыг тархиа хөгжүүлмээр байна уу? Хөгжүүлэхийг үнэхээр хүсэж байгаа бол энэ чиглэлд ажиллаараа суралцаараа мэдээрээ энэ чиглэлд бид нар хуваалцах маш их юм байгаа. Манай төгсөө хоёр яг энэ дээр илүү фокус хийгээ залуучуудаа туслах гад ажиллаад явж байгаа шүү заяа. Тэгээд манай заяа та нарын бүртгэлийг зохицуул чинь манай мессенжер дээр сууж байгаа манай заяатай холбогдоод тусалцаа дамжлаг аваарай заяа. Тэгээ 18 цаг 30 минут хүртэл өнөөдөр бүх ажлаа зохицуулаад яваагүйгээд очиход бол сард нэг л удаа болдог ивент. Энийг битгий алдаарай за. Окей. За тэгээд бүгдэнд нь хайртай шүү. Баярлалаа. За баяртай.